Хүүтний улирал эхлэхдээ зэрэгцэн томоо тус төвчний дэгдэлт нэмэгддэг. Энэ үеэр бага насны хүүхдүүд ротавирусын халдвар буюу суулгалт өвчнөр өвдөх тохиолдол эрс нэмэгдэж байна. Тухайлбал Орхон аймгийн хэмжээнд өнгөрсөн 7 хоногоос эхлэн эмнэлэгт хандах хүүхдүүд эцэг эхчүүдийн тоо 2 дахин нэмэгдэжээ. Уг халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол вакцин хэмээн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. Иймд эхний ээлжинд Орхон аймгийн зорилттой бүлгийн 100 хүүхдэд ротавирусын эсрэг 3 тунт вакцин хийхээр төлөвлөжээ. Тэгээ өнгөрсөн хугацаанд ерөнхийдөө коронавирусын халдварууд бол их байгууллага орон нутгийн хэмжээнд, улсын хэмжээнд өвчлөл өндөртэй байсан бол эдгээр өдрүүдэд бол коронавирусын халдварын тохиолдлын тоо буурж байгаа. Хүнд өвчтнүүдийн тоо бол бага хэмжээгээр бол буурж байгаа. Эсвэргээрээ сүүлийн 2-3 жил тасарч исэн харьцангуй дэгдэлт багтаа байсан энэ улирлын шин чанартай томоо төс төвчний дэгдэлт бол нэгдүгээрт бол ихсэж байна. За үүн дотроо бага насны хүүхдийн ротавирусын халдвар гэж байгаа, гүйлгэж байгаа, суулгаж байгаа эдгээр хүүхдүүдийн тоо бол ихсэж байгаа. За анзаарах юм бол өнгөрсөн 7 хоногийн дундаас ахуулаад нийтдээ хүүхдийн яралтай тусламжаар ирдэг иргэдийн тоо, хүүхдийн тоо бол 2 дахин нэмэгдэж байгаа. За өнгөрсөн хоногт бол хүүхдийн хүлээн авахаар 70 хүүхэд ирж үйлчлүүллээ. Түүний 10 хэвтэх, бусд нь зөвлөн тусламж зөвлөгөө аваад гэртээ буцах ийм байдалтай бол байна. За коронавирусын халдвар буураад хүүхдийн өвчлөлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор бид хүний нөөцийг дахин шинжилж зохион байгуулж энэ дээр бүтэц бүрэлдэхүүнийг бол сайжруулах, эмнэлгийн тусламж үйл ажиллагааг нэмэгдүүлэх ийм арга хэмжээ бол авж байгаа. За энэ хүү халдвараас сэргүүлэхийн тулд хамгийн гол юм бол вакцин байдаг. Энэ вакцин бол ротавирусын эсрэг 3 тунт вакцин гэж яригддаг байгаа. За ямар ч байсан бид хоорондоо захиргааны зөвлөлөөр яриад хоорондоо шийдсэн шийдэл маань юу гэхээр 100 хүүхдэд энэ вакцинжуулалтыг хийж эхэлье. Нийгмийн хариуцлагын хүрээнд бүсийн онцлогын эмчилгээний төвийн хувьд бол хийж эхлэе гэж ийм шийдвэр гарлаа. За цаашлаад юу юм бэ гэхээр хувийн аж ахуйн нэгжүүд бусад эрүүл мэндийн байгууллагууд бол энэхүү үйл ажиллагааг бас шат дараатай бас хийгдээд эхлэх баг. За 100 энэ хүн тунтай вакциныг бид нар бол зорилттой бүлгийн айлын хүүхдүүдэд бол хийхээр төлөвлөж байгаа. Тухайлх юм бол эцэгхийн анхаарал, халамж суул, за дээрээс нь амьдралын нөхцөл боломж болон орчин нийтээр амьдардаг эдгээр хүүхдүүд төр бол хамгийн зорилттой бүлгийн гэж тодорхойлоод эдгээр хүүхдүүдтэй бол үн төлбөргүй вакцинжуулалтын үйл ажиллагааг эхэлье гэж төлөвлөж байна. Вакцин аж ахуйн нэгжүүдээр эм ханган нийлүүлэлтүүдээр бол зарагдаж эхэлж байгаа. Нэг ширхгийн үнэ нь өөрөө 26,000-аас 40,000 төгрөгийн үнэтэй. Ингээд бид нар олон нийтийн байгууллагад хамтарч эхний ээлжинд бол 100 ширхгийг бол эхний ээлжинд авъя гэж хийж байгаа. Тэгэд эхний 100 том бол өвчлөл дэгдэлтийн өндөр ийм прогнозтой үед бол бид нар үн төлбөргүй хийнэ гэж байгаа. Дараагийнхаа вакцинжуулалтыг бол эцэг их зөвшөөрж байгаа тохиолдолд төлбөртэй тусламж үйл ажиллагааг бусад эрүүл мэндийн байгууллагууд нь бас хийгдээд эхлэх бахаа л гэж бодож байна. Ротавирус нь цустай гүйлгэх, усаргах, гүйлгэх, хоол боловсруулах тогтолцоогоор шууд гаргах, халуурах, хоолнд дургүй байх зэрэг шинж тэмдгээр илэрдэг байна. Уг вирус нь бохир гараар их халдварладаг учраас гарын арин цэврийг сайтар сахих, ундны усыг бослогож хэрэглэх, 0-2 хүртэлх насны хүүхдийг угжаар хооллох, ахуйн хэрэглээний зүйлсийг ариутгах зэргээр уг вирусээс урьдчилан сэргийлэх боломжтой байна.